За Монгол улс хүүхэд одоо өөрчлөн авахтай холбоотой харилцааг Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлэг за иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11-р зүйлд бол тусгасан байдаг. Харин одоо гадаадын хараатай одоо иргэн Монгол улсын одоо хараат хүүхдийг өөрчлөн авах тохиолдолд гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйл за мөн хүүхдийг хамгаалахаа улс хооронд хүүхд өөрчлөлттэй холбоотой асуудлаар хамтран ажиллах олон улсын конвенц за мөн гадаадын иргэнд Монгол улсын хараат хүүхдийг өөрчлөх журмаар бол зохицуулагддаг. За хүүхэд өөрчлөн авах иргэн нь насанд хүрсэн. За иргэний эрх зүйн одоо бүрэн чадамжтай хүүхдийг тэжээнд итгэж өсгөж хүмүүжүүлэх юм зохих боломжтой хүн байх ёстой. За хэрвээ энэ шаардлагыг хангаж чадж байгаа гэж үздэг юм бол иргэн та иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11-р зүйл заасны дагуу хүүхэд өөрчлөн авах одоо хүсэлтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж тухайн одоо өргөж авч байгаа хүүхдээ харьяа сум дүүргийн засаг даргатай өргөлөө гаргана. За бичиг баримтын бүрдэл одоо бүрэн хангагдсан гэж үзэх юм бол тухайн сум дүүргийн засаг дарга хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнэр дүгнэлт гаргуулна. Тухайн дүгнэлт болоод холбогдолтой бичиг баримтыг үндэслэн сум дүүргийн засаг дарга одоо 20 хоногийн дотор захирам шийдвэрийг гаргана. Гаргасан захирамжийг хүлээж авснаас хойш улсын бүртгэлийн одоо ажилтан маань 24 цагийн дотор энэ улсын бүртгэлд өөрчилсөн тухай мэдээллийг бүртгэдэг байгаа. За хүүхдээ өөрчлүүлж байгаа таалан яг иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11-р зүйлд заасны дагуу хүүхдийн төрсний гэрчлэгийг хуваарна. За төрсний одоо лавлгаа за мөн одоо хүүхдээ өөрчлүүлэх хүсэлтэй өргөдөл хүсэлтэй баг хорооныхоо засаг даргаар одоо цохиулсан байх. За мөн иргэний одоо цахим үнэлэхний хуулбараа материалаар батлуулсан байх шаардлагатай. За хэрвээ 7-оос дээш насны хүүхдээ өөрчлүүлэх тохиолдолд хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг бол одоо авсан байх шаардлагатай. Хэрвээ хүүхэд одоо хүүхэд асрах байгууллагад хүмүүжиж байгаа бол тухайн байгууллагын зөвшөөрлийг бол хавсарган энэ баримт бичгээ бүрдүүлээд хараа сум дүүргийнхаа засаг даргад хандах юм аа. За хүүхэд өөрчлөн авахч тал дээр дурдсан шаардлагыг хангасан энэ тал маань хүүхэд өөрчлөлт авах тухай одоо өргөдөл хүсэлт за хүүхдээ өөрчлүүлэх тухай эцэг эхийн зөвшөөрөл за гэрэлтийн гэрчилгээ за хүүхэд өөрчлөн авах одоо тэр байгууллагад хүмүүждэг бол тухайн хүүхэд нь тэгвэл тухайн байгууллагын зөвшөөрөл зэрэг баримтчгуудыг натратор заавал батлуулсан байх ёстой. За мөн одоо хүүхэд өөрчлөн авж байгаа тал ял шийтгэл хүлээж байгаагүй гэсэн нотлох баримтыг цагдаагийн байгууллагаар гаргуулах ёстой. Мөн эрүүл мэндийн хуудас, өөрөлдвөл сүрье, доох, сэтгцийн ямар нэгэн өвчтөе хэсэг талаарх эмнэлгийн тодорхойлтыг бол гаргуулж одоо бичиг баримттай хавсаргана. За мөн одоо эцэг их болох гэж байгаа хүмүүс зам байдал одоо өөрхийн орлого тодорхойлсон албан байгууллагынхаа оршин суугаа баг хорооныхоо тодорхойлтыг мөн хавсарган одоо баримтчгээ бүрдүүлнэ. Гэр бүлийн тухай хуулиар за хүүхэд өөрчилж авахыг хориглох тохиолдлууд нь ганц бие буюу одоо гэрэлтэд батлуулаагүй иргэнд бол хүүхдийг өөрчлүүлэхгүй. За бусдын асрамжинд 60-аас дээш настай төрөл садан биш ийм Монгол улсын иргэнд бол хүүхдийг өөрчлүүлэхгүй. За мөн 60-аас дээш настай гадаадын иргэнд хүүхдийг өөрчлүүлэх боломжгүй. За эцэг их байх эрхээ одоо хасуулсан, хязгаарлуулж байсан ийм тохиолдолд хүүхдийг өөрчлөхгүй. За мөн урд нь одоо өөрчлөн авсан хүүхдтэй өөрийн буруугаас буцаан өгсөн тохиолдолд за ашиг хонжоо олох зорилгоор хүүхдийг өөрчилж авч байгаа тохиолдолд за шүүхийн шийдвэрээр болоод иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай юм
иргэнд бол хүүхд өөрчлөлтийг хориглоно. Доох болон сүрье сэтгцийн өвчтөй хүнд хүүхд өөрчлөлтийг хориглодог. За мөн цогтууруулах хундаа мансууруулах бодис байнга хэрэгэлдэг. За эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж исэн хүмүүст бол хүүхд өөрчлөлтийг хориглосон байдаг.